За бүгдээ амгалан айлтгая. Орчин жодон Дембаши буюу дөрвөн үнэний ном шиг үргэлжлүүлээд заяа Думба сосон овоо да ши өдөө гэж. За 3 дугаарт тус тусын одоо мөн чанарыг мөн чанарыг үзүүлэхэд бол дөрөв байна гэж дөрвөн хэсгээс. Тэгээд Сумба буюу 3 дугаарт гэж байгаа тийм ээ. За ер нь бол Дэншийн намшигыг бол та жадвала nga буюу 5 хэсгээс үзүүлнэ гэсэн. За Дэнши дан ява, горим ява гэсэн тийм ээ. За тэр Дембаши яагаад дөрөв байгаа юм бэ гэхээр нөгөө хорвоо жүгдүггүй римбэ ванду гэсэн тийм. Хорвооло жүгэ ванду жүү дамбуу жүү болсон хүчлэнгийн уг шалтгаан болсон одоо талаас нь бол эхний хоёр үнэн буюу дунгал Демба, Күнжүн Демба гэдгийг хэлж байгаамаа гэсэн тийм ээ. За хорвооло доггүй жумбрэжи ванду жана Демба Чимани буюу Богдон Ламдын хоёрыг үзүүлж байгаа гэсэн тийм ээ. За тэгээ горим ява гэдэг нь бол эхлээд зовлон үнэн гэдгээр эхэлж байгаа нэг одоо горим байгаа. Зовлонгийн шалтгаан болсон гүнжүн эхлээд үзүүлсэн бас нэг юм горим байгаа гэсэн тийм ээ. Уул нь бол зовлон тэгээ зовлонгийн шалтгаан гэд ингэж үзүүлж байгаа л да. Одоо бид нар юунд бол нийтлэг нь бол тийм ээ бүгдэн гүнжүн гэд Богдон Ламдын гэд. Уул нь бол зүй тогтол нь бол эхлээд зовлонгийн шалтгаан нь урдаа байх ёстой. Эхлээд зовлонгийн шалтгаан байж иж дараа нь тэр шалтгаанаасаа уг шалтгаанаасаа зовлон үүсдэг. Тэгэхээр Жумбрагийн ванду тийм ээ уг шалтгаан үр дагаврын хувьд бол эхлээд зовлонгийн шалтгаан, эхлээд гүнжүн Демба, тэгээд дунгал Демба тийм үү? Ийм ингээд дараа талаар ингээд явах ёстой. Гэхдээ одоо энэ үед бол яаж байгаа вэ гэхээр эхлээд дунгал Дембаг нь үзүүлээд байгаа тийм ээ. Эхлээд зовлон гэдгийг нь. Тэн дотроо бол хорвоо Жиден Жавргийн одоо зовлон тийм ээ ерөнхий болоод тэгээд одоо ерөнхий бус одоо өвөрмөц тусын одоо зовлон бол өөр өөр байгаа шүү дээ тийм ээ. Одоо хамгийн зовлон бэрд адгуус хүний зовлон гих мэт. За тэгээ хүн дотроо ч гэсэн бас онцлогуд байж болно шүү дээ тийм ээ. Монгол хүний зовлон, Орос хүний зовлон, өндөр хүний зовлон, амхан хүний зовлон ч гих мэтлэнгээр бол ингээд өвөрмөц энэ зовлонгууд байгаа. За тэгээд энэ зовлонгийг нь бол таниулаад ийм зовлон байгаа гэдгийг бол мэдэх нь нэгдүгээр чухал байгаа. Тэгээд түүний дараагаар бол энэ зовлон байгаа юм байна. Тэгэхээр энэ зовлон бол гаргаад байгаа уг шалтгааныг нь бол төвчих хэрэгтэй байна. Ийм дараалалаар мэдүүлэхийн тухай. Тэгэхээр энэ нь бол товчхондоо юу хэлж байгаа вэ гэхээр одоо зам мөрийг зовлонгоос гарах зам мөр, орчлонгоос гитлэх энэ зам мөрийг бол анхааран авахд хэрэгтэй, амьдралд хэрэгжүүлэхэд хэрэгтэй энэ дарааллын хувь талаас нь бол эхлээд зовлон үнэн гэдгийг нь хэлж байгаамаа. Өчтөр бол товчхондоо ийм байдлаар бол тийм ээ. За өнөөдөр 3 дугаарт нь бол тусон овоола ши ёдтэй гэж. За номоо хараарай. Дунгал Демба цуг Дембашийн овоо ёвичэр гэж. Зовлон үнэн тэргүүтээ дөрвөн үнний бол мөн чанар юм байна гэж. За нэгдүгээрх нь бол зовлон үнэн. Цагжаа брэдүжийн чар журвийн Нёмон чогийн Дембашигла жог бичэр гэж. Сагжаа брэдүжийн. За сагжаа сагмид бол дүмтаа сосоо одоо дүмтаа бол өөр өөрийн одоо ёсонд таарсан шиийн нам шиг тохирсноор бол сагжааг бол янз янзаар тодорхойлдог. За гэхдээ нийтлэг нь бол одоо загважэсу рунга буюу одоо энэ цоврилт гэж орчуулдаг тийм цоврилт барагддаг. Энэ нь бол юу гэхээр ийм зүйл дээр бол үндэслээд Нисванис төрж идэг. Ийм голдуу зүйлийг бол сагжаа гэж оруулж байгаа. За тэгэхээр сагжаа брэдүжийн сагжаагийн үр дагавар болсон тэр одоо цаг үед хамаарагдах сагжаа брэдүжийн чар журва тийм ээ тэр хэсэгт хамаарагдах Нёмон чогийн Демба шигла жог бичээр гэж. Нёмон чогийн Демба буюу Нисванисын одоо зүгийн үннийг бол хэлж байгаамаа гэж. За зовлон үнэн гэдэг нь. За тэгээ Нёмон чогийн Демба
Энэ сагжай сагмид мэтлэн энэ бол одоо зүйлс бол доор илүү тодорхой болох учраас тэр үед нь ингээд тайлбарлаад явъя. За тэгэхээр бол дунгал дамба гэж юу хэлэх юм бэ гэхээр одоо бидний гол мэдэх ёстой зүйл бол дунгал дамба гэж юу хэлэх вэ гэхээр сагжай брэдүүжийн чар журвын няман чогийн дамба гэж. Ингэж ойлгоно. Энэ бол одоо дунгал дамбын цанид баг. Тэ дунгал дамбын цанид буюу сагжай брэдүүжийн чар журвын няман чогийн дамба бол дунгал дамба юм гэж. За дунгал дамба буюу зовлон үнэн гэдгийг дотор нь зовлонгийн үнэн дотор нь ялгах юм бол ямар ялгамжаанууд байна уу гэхээр яна сүм ёдтой гэж. Энэ зовлон дотор бол 3 байна гэж. Дунгулжийн дунгал тийм ээ. Зовлонгийн зовлон, журвийн дунгал, урвах одоо зовлон, чаваа дүжижийн дунгал тийм ээ. Түгээмэл хуран үйлдэхүйн зовлон гэсэн. Ийм 3 янзаар бол ялгадаг байх нэ. За бидэнд байгаа зовлон бол. За дунгулжийн дунгал гэдэг нь бол зовлонгийн зовлон гэдэг нь энэ бол а одоо бие махбод өвдөхөөс эхлээд атгуус хүртэл одоо энийг зовлон гэж мэддэг. Өсөж ундаасхын зовлон тийм ээ. Одоо бодиттой одоо бид нар зовлон гэж таньж мэдж байгаа. Энэ зүйлүүд бол зовлонгийн зовлон. Буюу энэ дунгулжийн дунгал гэдэг бол одоо адгуус амтэн ч хүртэл мэддэг. Энэ бол зовлон юм а гэдгийг мэддэг. Энэ бол дунгулжийн дунгал. За журвийн дунгал гэдэг нь гол нь бол цагжээ цурва дэва гэлж байгаа. Тэгэхээр цагжээ цурва дэва. Цагжээ ямба. Цагжээ ямбажээ түүний дээрээс бол цурва дэва. Энэ амгалантай мэдрэмж. Амгалантай мэдрэмж одоо төр зургийн ийм амгалантай мэдрэмжүүд бол үнэн чанартай журвийн дунгал буюу урвах зовлон болж байна. Ийм зүйлийг журвийн дунгал гэдэг нь бол сагжээгийн цурва дэва гэж байгаа шүү. Сагжээгийн цурва дэва. Тэгэхээр бол ялангуяа хүн одоо надчгууд нь бол одоо яадаг вэ гэхээр дандаа л бол амгалан одоо эрэлхийлэл одоо нэг амар амгалантай л байх гэсэн бодол байгаа боловч тэр амар амгалан нь бол эцэстээ журвийн дунгал юмруул тэмүүлээд байдаг. Тэр нь юу гэхээр бид нар бол нэг тийм амгалантай мэдрэмжийн төлөө яваад байдаг гэсэн. Тэр нь тэгтээ одоо сагжээгийн цурваад яв. Сагмид биш, сагжээгийн цурваад ява. Ийм юмны төлөө л явдаг тий. Хөл өвдөхөөр нэг суучих шим суучмаа санагдаад өлсгөөр нэг сайхан бууз хошоор идмээр санагдаад ингээд амттай хоол идмээр санагдаад их мэтлэнгээр тэгээд тэр нь үргэлжлээд ах юм бол эргээд зовлон болно тийм ээ. Сайхан амттай бууз өгөөд сайхан байна уу? Сайхан байна л. Тэгээ нэг тав буузны араас бол тэгэл эвгүй болж эхэлнэ шүү дээ тийм ээ. Тэгээд зовлон болно. Мэтчлэнгээр ер нь бол сагжаагийн цорваа дэва. Миний жишээ энэ төр бол их ядруухан шүү. Тэгэхээр тав тэрийг өшөөгөр. За тэгээд журмын дунгал гэдэг бол ийм эргээд уруух зовлон. Үн чанар нь бол зовлон. Гэхдээ бидэнд бол тухайн үедээ бол амгалантай юм шиг санагддаг ийм зүйл. Тэр бол сагжаагийн цорваа дэва байдаг. За чаваа дужижийн дунгал. Түгээмэл хуран үлдэхүн зовлон гэж. За энэ бол одоо энэ дайн юм уу үйл нисванисын ирэхээр одоо олсон бидний энэ бие цогц тийм ээ. Одоо бид бол байж байгаа нь өөрөө бид нар байж байгаа оршиж байгаа байж байгаа нь өөрөө баг үйл нисванисын ирэхээр шахуу ийм байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ бүгд бол хүн чанар зовлон юм аа. Тэгэхээр энийг бол бид нар зовлон гэж танихгүй байгаа. Тоосооч мэдэхгүй байгаа. Тэгэхээр бол энэ чаваа дужижийн дунгал гэдгээсээ салах юм бол жинхэнэ одоо юу байна шүү дээ. Амар амгалан бол жоо байдаг бах нэ. За тэгэхээр бол зовлон дотор нь ялгах юм бол дунгулжийн дунгал, журвийн дунгал, чаваа дужижийн дунгал. Дээс сүмжийн цанши ёдтэй гэж. За тэр гурвын одоо энэ гурвын дээрх гурвын жишээ ямар байж болох вэ гэвэл сагжээжийн цорвоо дунгал тадаг. Дунгулжийн дунгал гэдэг нь бол сагжээ мөртлөө цорвоо дунгал тийм ээ. Зовлонтой ийм мэдрэмж гэх юм уу да тийм ээ. Яг одоо зовлон гэж мэдэрдэг энэ одоо зүйлс бол бүгдээрээ дунгулжийн дунгал юм а гэж. Дунгулжийн дунгал. Цорвоо дунгал гэдэг нь бол одоо зовлонтой мэдрэмж тийм ээ. Энэ бүгдийг бол хинч хүсэхгүй шүү дээ тийм ээ. Бодтойгоор бол одоо зовж ийн гэж байна. Ийм зүйл. За хоёрдугаарх нь бол сагжээжийн цорваа дэва таадаг гэж. Энд байна шүү тийм ээ. Сагжээгийн цорваа дэва таадаг. Сагжаа юм бажээ. Түүний дээрээс бол цорваа дэва. Бүгдээр бол энэ журвийн дунгал. Журвийн дунгал.
Сагжаа болоод ирэхээр л ерөөсөө л асуудал. Тэгээд дээр нь цорвоо дева байсан ч гэсэн бол энэ ингээд яах нь эргээд бол зовлон болдог. Мөн чанар нь бол зовлонтой юм байна. Тийм ээ? Мөн чанар нь бол зов. За дэ нийла шимбийн тийм ээ? Дээрх хоёроос өөр лайн юмунг нанюнжин гэдэг нь дайдан юмунгоор лагжээ шаваа. Дайдан юмунгоор одоо ингээд а үүсгэгдсэн дайн юмунгоор одоо тавигдсан энэ сагжээжийн хүмбүү тадаг римбашин гэж. Сагжээжийн энэ одоо хүмбүү тадаг гэх нь бол хүмбүү байгаа тийм ээ. Зүгжи хүмбүү, цорви хүмбүү, дүшижи хүмбүү, дүжижи хүмбүү, намбаршиви хүмбүү эндгээр бүгдээрээ бол бол яах нь чаваа дүжижийн дунгал юм гэж. Үгэмэл уран. За римбашинду дэсүмжин цанши ин. За Нева гүнжин дөмбийн Нева юдтэй гэж. За хоёрдугаарх бол хоёрдугаарх одоо хутагтын үнэн болсон гүнжин дэмба гэж. Гүнжин дэмба. За түүний мөн чанар нь ямар байдаг юм бэ гэхээр сагжээ жүдүжин гэж. Жуин дүжин чар журвин гэж. Бас түрүү нь бол сагжээ брэдүжин байсан шүү. Дунгал дэмба. Зовлон үнэн гэдгийг бол сагжээ брэдүжин гэж тийм ээ. Сагжаа мөртлөө үр дагаврын одоо тэр үе цаг үед хамаарагдах ийм одоо зүйлийг бол хэлнэ гэж байна. Одоо бол сагжаа мөртлөө жүйдүжин гэдэг нь бол тэр уг шалтгааны тэр цаг үед хамаарагдах хорвис дөвийн орчин одоо ер нь бол хорвоо тийм ээ өөрөө ерөөшөө хорвоо хорвис дöва гэдэг нь орчлонд одоо ингээд хамаарагдах гэдэг нь бол өөрөө мөн л гэсэн. За ийм чар жургийн хорвис дöva. Дöva гэдэг нь хорвоо дөвийн дүцэл бол им бий зүйлж байна. Дöva. Ийм санаагаар. Им бий зүйлж. Гүнэ нэмэн чөгийн дэмба шиглаж байгаа гэж байна. Гүнэ нэмэн чөгийн дэмба. Зовлон ийм шалтгаан бол. Тонис ийм зүгийн ийм зүйлийг нэ гэж. Тэгэхээр бол зовлонгийн уг шалтгаан бол ийм зүйлийг. Түүн дотор нь ялгах юм бол жирна ер нь бол дайжи гүнжүн ням өмбийн гүнжүн хоёр байна. Гүнжүн дэмба гэдэгаагийн гүнжүн гэдэг нь бол дай нямун хоёр. Дайжи гүнжүн ням өмбийн. Дайжи гүнжүн ням өмбийн. Тийм ээ. Үйлээс болж гарч байгаа мөн нисванасаас гарч байгаа ийм одоо зөнгийн шалтгаан бол хоёр зүйл нь бол нэг нь үйл юм байна, нэг нь нисванас юм. Энэ хоёроос бол бид нар зовдөг юм байна. Тэгэхээр дайга барах тэгээд нямунго одоо барах энэ хоёр л бол ерөөсөө одоо манай одоо барчин хөдөлж исэн багш бол айл ерөөсөө усаалдж байгаа шиг те байранд усаалддаг шүү дээ. Карант нь эвдэрдэг ч юм уу ерөөсөө карантаа нээгээд ороход усаалддаг. Тэгээ ус алдсан байдаг. Доор нь одоо төмпөнгөөр хичнээн шавхаад ямар ч нэмэр байхгүй, утга байхгүй тийм ээ. Тэр шиг л юм. Бид нар бол яг уу гэхээр үйл нисванис бол одоо 24 цагаар тасралтгүй үйл хурааж байгаа нисванис төрж байгаа. Бидэнд одоо игэл бидэнд наад шиг. Тэгэхэд одоо нэг одоо төрхөн зур би одоо ийм муу үйл хийжлээ гээл одоо дэвг шавг хийгээд наминчлаа л энэ төр байгаа шүү дээ. Тэр бол одоо ерөөсөө дээрэс нь одоо ус алдаас алдсаар байтал тэр нэг доор одоо нэг төмпөн ус аваад шавж байгаа шүү. Ийм үр ашиггүй шахуу ийм ажил юм. Тэгэхээр бол зовлонгийн уг шалтгаан болсон тэр үйл мөн тэр нисванис энэ хоёрыг бол одоо зогсоох хэрэгтэй. Тэр нь яг уу гэхээр ус алдж байгаа нөгөө карантыг бол хаадаг юм уу? Ус одоо гойчхын зогсоочоод тэгээд доор одоо шалан дээр асгарсан уснаас одоо нэг халбарыг аваад асгасан ч гэсэн тэр одоо алдсан уснаас бол нэг халбар хорогдож л байгаа тийм ээ. Тэгэхгүй дээрэс нь гойцоор байхад бол дээрэс нь шанаг шангаар нь аваад ч бол тэр хамарч нэмэргүй шүү дээ тийм ээ. Түүнтэй адилхан үйл нисванис бол одоо ингээд зовлонгийн маань бүх шалтгаан болж байгаа. Тэгэхээр одоо тэгээ зовхгүй байх юмсан гэж наминчлаад байдаг. Тэгээд дунд нь бас нэг үе үеийнхэн жоохон буян муян энэ төр хийж л байгаа шүү дээ тий. Тэгээ энэ бүгд бол одоо хэрэг нь бол бодоход бол яг одоо мөн чанараар нь бодох юм бол тун одоо ач холбогдол багтаа ийм аж. Тэгэхээр лайжи гүнжүн юм бий гүн. Ханасаа дарах
Исван хэсгийг дарахтаа бол яг савундан жава буюу үндэс язоороос нь тэр муу сэтгэлийг төрүүлж байгаа нямон гэдэг маань бол точиг шидэн дэмэг тэргүүтэй тийм ээ. За ийм муу сэтгэлүүд байгаа. За муу сэтгэлүүд одоо хичнээн янзын муу сэтгэл байгаа үзнэ. Тэгэхээр бол энэ бүгдийн бол одоо гаргаж байгаа тэр үндэс язоор бол чих юм бол тэгэл сая одоо. Тэрнээс биш хөрөнгийн үндэс язоорын одоо таслахгүй бол өнөөдөр уур хүрэх юм байсан ч гэсэн уурлахгүй төвчээд өнгөрөх сайн уу гэвэл сайн л да. Гэхдээ тэр чинь өнөөдөр нэг төрхөн зур нэг толгойг дарж байгаа ийм л хэлбэр болгоос үү. Ришиг онжурдуу мэба гэж шүү дээ тийм ээ. Төрхөн зур байхгүй болгож байгаа л ийм асуудал болохоос биш. Үндэс язоороос нь байхгүй олохгүй л бол тэр ахаад л нөхцөл шалтгаан бүрдээд бол ахаад л уур төрөх, хатаархал төрөх, хонол төрөх тийм ээ бичлэн хомхоо сэтгэл, хорлох сэтгэл маань бол одоо ингэ гараад ирэх ийм нөхцөл шалтгаанаа хүлээгээл байж. Бид нэр одоо үе үе одоо ухамсарлаад нэг хэсэг төрүүлэхгүй байх гэдэг бол түр зүрийн дарга. За лайжи гүнжүн, нямомби гүнжүн гэдэг бол гүнжүн Дембагийн одоо хоёр ийм одоо ялгал буюу ява ийм гүнжүн гэдэг бол сагжээ жүдүүжин чаржуурын хорвис дүүийн юмн чог гэдэм ба. Энэ бол ийм бахан. За түүн дотроо бол лайжи гүнжүн нямомби хоёр баг. Энэ хоёр бол одоо хамгийн гол зовлонгийн маань одоо шалтгаан болж байгаа бол энэ хоёр байна шүү дээ. Бидний бүх одоо хүү байгаа бүх л зовлон маань энэ хоёроос. За Дамболо сүмдүүчивийн хорвис дүүийн содномжийн лайла мэр пинжижийн лай. За энэ лайжиг гүнжин дотор нь бол 3 ялгаад түүн дотор нь бол 3 юу байх вэ гэхээр хорвис дүүийн содномжийн лай. За хэдийгээр буйны одоо үйл тийм ээ буйны үйл боловч мэр пинжижийн лай. За бид нар хүн бол төрж байгаа чинь буйны үйлээр одоо буйны үйл маань боловсроод хүн бол төрж байгаа. Тэгээ тэр бол хорвис дүүийн содномжийн лай тийм ээ. Одоо хорвоо болж байгаа. Ийм одоо содномжийн хорвоо. Хорвоо гэдэг нь бол эргэх очих гэсэн маягтай ийм үг шүү дээ тийм ээ. Эргэлдэх. Тэгэхээр 6 зүйлийн амьтанд бол ингээ эргэлдэж байгаа. Тэн дотроо үе бол сайн одоо содномжийн лай боловсрох юм бол одоо хүнээс дээш төрөл аваад төгсөж байгаа шүү дээ тийм ээ. За хорвис дүүийн содномжийн лай гэдэг нь бол буйны үйл бол мэр пинжижийн лай. Хүмүүн одоо төрөл хүн болгож байгаа одоо хүн болгож хүний төрөл рүү шидэж байгаа шидэгч үйл. Шидэгч гэх юм уу? Хаягч тийм ээ. Булуудагч юм. Тэгэхээр бид нар бол үеийн ирэхээр орчлонд одоо шидэгддэг. Тэрийг лайг бол пинжижийн лай гэж. Пинжижийн лай. Пинжижийн лай мөн одоо зогжижийн лай энэ гэж байгаа шүү дээ тийм ээ. Пинжижийн лай гэдэг нь бол гол нь биднийг одоо төрөл авахыг шийдэж байгаа ийм үйлийг бол пинжижийн лай. Одоо адуус бол төрөх үү? Адуус дотроо одоо хурдан морь болох уу, нохоо болох уу гэдэг чинь бас дотроо зааг ялгаатай байгаа. Энэ бүгдийг шийдэж байгаа үйл бол пинжижийн лай. Гэхдээ энэ пинжижийн лай дотроо бол одоо буйны үйл одоо боловсроод гарч байгаа пинжижийн лай нь бол сайн заяан төрүүлдэг. Хүн асуур тэнгэрийн төрөл төрүүлдэг. Муу одоо нүглийн хар үйл нь боловсроод өчлөнд одоо шидэгдэх үйл нь боловсрох юм бол урдан муу заяан тийм ээ. За хорвоос өмд за тэр лайжиг гүнжин дотор бол хорвоос дүүийн содномжийн лайла мэр пинжижийн лай долор пинжижийн лай тийм ээ. Хүсэл тэнгэр бол төрж байгаа ийм пинжижийн лай тэнгэрийн төрөл рүү зөө шидэж л байгаа хэрэг шүү дээ. Хорвоос дүүийн содном маянбын лайла ансан сүмдүү пинжижийн лай гэж бол 3 байна гэж. Хорвоос дүүийн содном маянбын лай гэдэг нь бол буян бус үйл. Буян бус гэдэг нь бол одоо 10 хар зүгүүтэй муу үйл. Ийм бол яах нь урдан муу заяанд одоо орхиж байгаа ийм үйл. Муу заяа байгаа ийм үйл бол 3 байдаг гэж. За тэр нь бол бэрд тийм ээ хүнээс доошх бэрд адуус бэрд там ийм одоо 3 муу заяанд ийм пинжижийн лай. Энэ бол содном маянбын лай. За цааш нь хорвис дүүийн миовын лайла сүгмэддүү пинжижийн лай ни ёджинс гэж. За хорвоо юм бажээ. Хорвоо мөн болдог. Тэгээд бол миовын лай гэж үл хөдлөх үйл
тийм үү? Одоо Миовын лай гэдэг нь бол дүрст болоод дүрсгүй одоо тэнгэрт байгаа ийм одоо тэр одоо дүрст болоод дүрсгүй ертөнц рүү шидэж байгаа ийм Пинжижин лай гэдэг ийм хоёр байна гэх тийм ээ. Зүг зүгмэдэд тэгээд энэ зүг сүгмэдэд яаж төрөх вэ гэдгийг бол бид нар самсүг бол бодлон сая энэ өвөл болсон тэр үед болсон тийм одоо гэсэн бол явгын явцаар самсүг бол гарна тэр үед баг сүг сүгмэдэд бол одоо самади дэнэнзэн бясалгаад энэ төр бол зүг зүгмэд хамт бол төрж байгаа тийм ээ шинэ болоод тэгээд дэш одоо намхатая намшитая жиам сэрзээ хүртэл явж болж байгаа тийм ээ. Орчлонгийн үзүүр гэдэг төрөл байгаа шүү дээ. Зүгмэд хам дотроо бол дөрвөн хэсэгтэй. Тэр дөрөв дотроо бол хамгийн дээд нь сэрзээ гэдэг байна. Тэгээ сэрзийгээс цаашаа гарч чадах юм бол тэр бол нирван бол. Орчлонгийн төрлийн хамгийн дээд үзүүр нь бол энэ сүгмэд хам байна шүү дээ. Дүрсгүй юм. Тэгэхдээ сүгмэд хам бол цаасан ийм орон ийм одоо тэр бол байхгүй тийм ээ. Ягаад гэвэл нөгөө тэнд төрөл авж байгаа бодгаал нь өөрөө дүрс байхгүй. Бие махбод байхгүй. Ийм материаллык бие байхгүй учраас түүнд бол тусгаадаа тийм газар одоо юу гэх юм газар төв бөмбөрцөг ямар ч шаардлагагүй юм байна. Тийм ээ. Өөрөө тийм бие биетэй одоо юу гэх юм оюунлаг сүнслэг юм бие учраас ямар ч одоо тийм юу бол шаардлагагүй. Тусгаадаа одоо газар жороо бол энэ тухай бол самсүг дээр гарч тийм ээ. За сүг сүгмэддүү пинжижин лай гэж бол гэж. Нёмумбын гүнжүүн лаа гэж. Тэр нёмумбын гүнжүүн. Лайгийн гүнжүүн бол ингээд дан пинжижин лай гараад тийм ээ. Содномжийн лай, содном маянбын лай. Буяны үйл хийвэл сайн заяанд буян бус үйл хийвэл тэр юунд төрөх нь вэ? Урбан муу заяанд төрөх нь вэ? Тэгээд энэ миовын лай. Үл хөдлөх үйл гэдэг нь бол энэ самади одоо дэнэнзэн шинэ энэ бүгдийг бясалгаад ингээд бас тэр чинь өөрөө үйлдэл болж байгаа тийм ээ. Акшн хийж байгаа. Тэр бол тэр үйл урахаараа зэрэг зүг сүгмэдийн одоо төрлийг бол аваад ингээд явна гэж. Тэр төрлийн бол миовын лай. За лайг бол ингэж ялгаж байгаа. За энэ дэр Нисванисын гүнжүн гэдэгт бол занин дүг нянун нишүү намсуу яв вечэр гэж. Завийн юм 6 гэж. Үндсэн Нисванис 6 ойрын Нисванис 20 гэж. За ингэж одоо дотор нь ялгадаг баг. Нисванисын үйл. Нисванис буюу одоо тэр муу сэтгэл бол ингэж ялгадаг. Занин дүг ядтэй гэж. Занин дүг нь юу хэлдэг юм бэ? Язгуур үндэсний одоо тэр 6 Нисванис гэдэг нь бол бочиг нэгдүгээрт нь тийм ээ хүсэл тачаал гэсэн үг шүү дээ тийм ээ хүсэл тачаал дочиг за дочиг бол өөрөө маш том ойлголт маш том. За энийг бол бид нар дойрог дээр бол одоо дойрогоос бол мэдж болно. Урд нь бол нэг дойрог бол уншчил байсан л та. Тэгээ энд байгаа улсууд бол энэ суугаагүй байх. За бочиг хонтоо тийм ээ бочиг хонтоо гэдэг нь бол уур аржил гэдэг нь хомог нямон жинжээ майрагва гэдэг нь бол Нисванист мунхаг нямон жинжийн даваа гэдэг нь бол Нисванист үзэл нямон жинжийн тэцум гэдэг нь бол Нисванист одоо эргэлзээ тэнэгэлзээ гэсэн ийм одоо 6 нямон Нисванисыг бол завийн нямон дүг буюу үндсэн язгуурын одоо Нисванис ингэж үздэг. За тэгвэл энэ одоо Нямонжингийн тэцум, Нямонжингийн даваа, Нямонжингийн майрагва гэд ингээд ялгаж байгаа үз тийм ээ. Жишээ нь одоо энэ Нямонжингийн даваа гэдэг энэ зүгээр одоо даваа бол үзэл онол бол одоо буруу зөв янз бий. Язгуурын одоо 6 Нисванисын одоо тэр үзэл онол гэдэг нь бол Нямонжингийн даваа, Нисванист үзэл. Энэ Нисванист үзэл бол жишээ нь яг үгээр одоо өөрийн пумбула мигдэ тэгээ өөрийн бие цогцостой одоо чиглэсэн гансхийн дагдан гансхийн даг эсвэл дагийн намбар даваа буюу дагийн намбар давын шерв буюу би эсвэл минийх гэж ингэж одоо баримталж байгаа ийм одоо
сэтгэлийг хэлж байгаа. Өөрийн одоо яг өөрийн одоо би бол жишээ нь яг хангаа өөрийнхөө одоо бие цогцос байдаг юм уу, тийм ээ? Одоо цүгийн пумпууч байдаг юм уу, цорвын пумпууч байдаг. Энд одоо чиглэсэн, тэрэндээ зоригдсон, тэрэн лугаа анхаарал хандуулсан. Тэгээд тэн дээрээ үндэслээд бол би гэж минийх. Энэ мэтчил нь бол яах нь Нёмонжингийн даваа болж байгаа. Нёмонжингийн Тэцум гэдэг нь бол а гол нь бол Нисванист эргэлзээ тэнэгэлзээ гэдэг нь бол юу гэлэх вэ гэхээр үүлийн үр мөн одоо тэр хоосон чанар мөн одоо гончиг сүм энэ бүгдэд бол одоо юу хийн хоёр үзүүртэй сэтгэлээр одоо эргэлзэх энэ эргэлзээг бол Нёмонжингийн Тэцум гэж хэлдэг. Зүгээр эргэлзээ тэнэгэлзээ бүгдийг бол хэлээгүй шүү. Зүгээр одоо баруун замаар нь явах юм уу, зүүн замаар нь явах юм болов уу гэж бодож байгаа бол тэр бол одоо энэ үндсэн одоо 6 тооны сэтгэлийн төр болж байгаа энэ Тэцум болов биш. Нёмонжингийн Тэцум гэдэг бол тэр гол нь бол яах нь Даймбрай, Демба, гончиг сүм эсвэл одоо үнэхэрийн үнэн одоо тийм зөв зүйлсүүд байж чинь яндагва гэдэг байгаа байхгүй. Яндагва. Ийм яндагва юмнуудад бол эдний савын Тэцум гэдэг. Эдний савын Тэцум буюу одоо тийм эдний сава гэдэг юу гэж орчуулдаг. Тийм хоёр одоо бодол сэтгэл хэлж байгаа. Эд гэдэг нь сэтгэл гэдэг шүү дээ. Ийм одоо хаан одоо үсэн 6 Нисванис бол яах нь Нёмонбиг хүн. Нёмонжин Тэцум. Нёнон Нишүү буюу ойрын одоо 20 Нисванис гэж. Ойрын 20 Нисванис. За энэ юун дотор бол орж байгаа тийм ээ. Ойрын 20 Нисванис гэдэг бол дайжиг үнж. За Тува тийм ээ. Тува уур хилэн хонзон гэдэг нь бол одоо нөгөө монгол хэлэнд орц үг тийм хонзон үс санах одоо тэр энэ бүгд бол одоо бүгдийг ингээд ойрогт бол маш нарийн болсон байна тийм. Цэгва гэдэг нь бас нэг төрлийн уурлах. Тэ энэ одоо энэ Тува Цэгва хоёр бол бас ялгаатай шүү. Энэ нөгөө нэг одоо лойргийн нэр томьёонд бол нөгөө Түмэн Маянбын жидлээ гэж байгаа шүү дээ. Нийт тусын одоо тэр үйл ажиллагаа. Тэр үйл ажиллагаа нь бол арай жоохон өөр. Арай жоохон тэр үйл ажиллагаануудаараа баг зэрэг ингээ ялгаад өгч байгаа. Ялгаад өг. Тува гэдэг нь бол ихийнх нь уур хилэн гэдэг чинь юу вэ? Гол нь бол тэр нарсам тийм ээ. Нарсам хөнөөх сэтгэл. Гол нь бол тэрийг бол Това гэж. Энэ Цэгва гэдэг нь бол бас нэг төрлийн уурлах. Энийг бол яах нь нөгөө нэг тэр хөнөөх сэтгэл буюу Това эхэлж төрөөд тэгээ түүний дараагаас гарч ирж байгаа. Тийм ээ. Эхлээд Товаан ондуу суваа. Товаа юм уу эсвэл хонзон ингээд урд нь төрөөд түүний дараагаас гарч ирж байгаа тэр нэг одоо би жишээ нь нэг хүнд уурлаад тэгээ түүний араас ингэж гарч ирж байгаа тэр нэг гмийг харддаг. Тийм ээ. Түгээд тийм дургүй болж байгаа. Түрүүнд дургүй болдог. Тэгээд тэр нь үргэлжлэх юм бол одоо ширүүн үг гаргадаг. Тэр бүгдийн сэтэл болж байгаа тэр сэтгэлийг Цэгва гэж хэлж байгаа. Тэгэхээр зүгээр тэр Това гэж хэлсэн уур хилэн гэдгээс. Уур бол шууд дүрсгээл уурлангууд ингээд цогоод авдаг ч юм уу. Тэр нэг юм дүрлцсэн одоо нэг их гал шиг тийм сэтгэл Това гэдэг. Шууд одоо тийм хөнөөх сэтгэл юм байна. Цэгва гэдэг нь бол тэр уурын араас эсвэл хонзонгийн араас. Дан одоо тэгээд ууралцсан хонзгонцсон хүнийхээ бол эрдмийг хизээж харж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ийм инстаны ийм шүү энэ төр гэдэг юм уу ийм маягийн. Тэгээд одоо нэг муушаах маягтай эсвэл одоо тэгээд ингээд харьцаанд ороод ингээд харилцах юм бол тэг ёг гэдэг ширүүн үг хэлэх энэ төр болж байгаа. Тэр
бүгдийг одоо сэтэлжүүлж өгж байгаа тэр сэтгэлийг бол цэгва гэж хэлж байгаа. Цэгва. Тэгээд Монгол нэр урлахал гэж байгаа. Тэгээ ийм ялгаатай яг лойрог үзэх юм бол энэ бүгдийн өөр өөрснийх нь үйл ажиллагааны онцлог түмэн Маянбын жидлээ гэж тийм нийт тусын үйл ажиллагаа бол таньж байгаа шүү. Тэгэхээр энэ тухайн юу одоо сайн тодорхой мэдхийг хүсэх юм бол ойрог унших. Ялангуяа манай одоо Цанил Ловдогийн одоо өвгөн багшийн бичсэн ойрог нэрхоо гүндүү гэдэг ном бол хүн гайхалтай ойрог дээдсүүд цаашаас юм л. За 3 дугаарх нь бол 3 билүү. Хова, конзен, цэгва 4 юм байна те. Чава гэж. Чава. Чава гэдэг нь бол нуух гэсэн маяг. Нуух. Юуг нуух юм гэхээр гимээ нууж юм бүрхэгдүүлэхийг гэж байгаа. За энэ бол бас нэг нисванс, ойрын нисванс тийм ээ. Гимээ нуух. Одоо бусад хүмүүс надад одоо сайн хандах болов, туслах болов гэдэг ийм сэтлэр, ийм одоо сэтгэл одоо гүн ангнаад тэгээд бол яах гэж байгаа вэ те. Гимээ нууд. Тэ. Сайн лам гэж гимээ нууд. Цагил маглаа нуудаг. Тэр бол одоо төлбөөний талаасаач хориотой нууж болохгүй шүү дээ. Харин ч зарлах хэл. А тийм эсвэл одоо юу гэдгийг чадахгүйгаа нуудаг ч юм уу, мэдхгүйгээ нуудаг ч юм уу. За одоо тэгээ гимээ нуух олон төрөл байгаа шүү дээ. За тэгээ дотор нь олон янз бий. Энд чинь дотроо нөгөө одоо мунхгаар өдөөх, уураар өдөөх, айцсаас байдаг юм уу? Юу юу ч за тийм олон янз бий. За сэрна бол харам ойлгомжтой. Харагдаг гэдэг нь бол ата. За ёжүү, ёо, жүү гэдэг энэ хоёр тусдаа шүү. Ёо. Ёо гэдэг нь бол одоо башир гэдэг. Башир. Жүү гэдэг нь бас тусдаа. Энэ жүү гэдэг нь бол залмихийг хэлж байгаа. Залмих. Жишээ нь ёо, башир гэдэг чинь бол одоо олз хүндлэл ч юм уу тийм зүйлэнд бол олсон төрж байгаа юм л да. Одоо илүү олз олох гээд хүний юмд илүү шундаг ч юм уу, илүү юм авах гад ч байдаг юм уу те. Ингээд одоо тийм аргаар одоо ингээд бүгдэнд нь жигдхэн ингээ хуваарлцахад ингээд тараасан байлаа бүгдэнд нь одоо 5 5 ширхэг чихэр өглөө илүү авахгүй ахин 5-ыг авах гад ч байдаг юм те. Тэгээд бол бусдын толгойг мунхруулж би одоо аваагүй шít гэдэг юм ингээд нэг тийм сэтлэр бол ингээд бусдын толгойг мунхруулж авж байгааг бол башир гэж. Ёо. Жүү буюу тэр ёжүү гэдгийн жүү нь бол залмих ялгаатай. Тэр нь бол мөн адилхан сэтэл нь бол одоо илүү авах гэсэн, илүү олз, илүү хүндлэл одоо тэрэнд дурлаад тэгээд жоохон ялгаа нь бол юу вэ гэхээр бусдыг шууд хуурж байгаа. Шууд хуурч байгаа. Түрүү нь бол одоо ёо гэдэг нь бол толгойг нь эргүүлж жоохон мангартуулж байгаа байхгүй юу? Жоохон мангартуулж байгаа. За энэ ингээд дэлгэрэнгүй ярил бараг лойргийн. Одоо нэгсэндээ башир гэдэг нь тэр ёо гэдэг нь бол байгаагаа байхгүй болгож нуух. Тийм ээ? Урдаад ингээд урд нь ингээд 5 5 чихэр тавилаа гэж тэрийг аваа үүртээ. Тэгэхээр эн чинь өвөөгөө би явчуу да гэд ингээд мангартуулж байгаа байхгүй. Нөгөө жүү гэдэг нь бол залмих гэдэг нь бол шууд хуурчих. Шууд хуурчих. Тэгтээ гол нь бол юу гэдэг баг шүү. Бас залмих болоо жүү гэдэг нь бол байхгүйгээ байгаа болгож хуурдаг. Бас нэг тийм тал биш шүү. Байхгүйгээ байгаа болгож. Ёо гэдэг нь бол тэр башир гэдэг байгаа нь бол байгаагаа байхгүй болгож нууж байгаа. Бас нэг ийм жоохон ялгаа бас байгаа. Гэхдээ бол тэр сэтэл энтер нь бол одоо юу гэдгийг нэг нь бол бусдын толгойг ингээ мангартуулж байгаа. Нөгөөх нь бол шууд хуурч байгаа. Ийм бас үйл ажиллагаа нь бол ийм нарийн ялгаанууд үүсгэж. За энэ жагба гэж чинь те. Жагба. Жагба гэдгийг одоо юу гэх юм бол
чадрахаг гэх юм уу, чадрахаг эсвэл одоо дээрлэх маягийн юм хэлж байгаа шүү дээ. Дээрлэх, бусдад дээрлэх. Одоо миний одоо энэ юм тэр юм болвол одоо бусдаас илүү гэх юм уу тий. Бусдаас илүү. Тэгээд бол тийм нисванысын одоо нисванис цаад уг гарвал нь бол нисванис угаа байхгүй хүмүүс. Тэрүүгээрээ ингээд боваа төрнө гэдэг чинь боваа жижиг самбаа дөрөг самбаа төрж ирэмшиж ингээд бол одоо миний одоо тунхан цовгоо тийм ээ миний одоо эд идэлж байдаг юм уу эрдэм номч гэдэг юм уу ярих хэлэгч гэдэг юм уу харах сонсох гэдэг юм уу одоо илүү гэдэг нэг ямар нэгэн ямаараа яадаг. Тэгээ ингээд тэрүүгээрээ дээрлэх омгрохох дээрэнгүү ийм чадрахаг ийм байдал гарах хэлж байгаа. Тэгээд тэрэн дотроо бол жагваа дотор ригжи жагваа, жацүгжийн жагваа, тойвын жагваа, ланцон жагваа, вантан чивийн жагваа гэдэг 5 хэсэгт бол ялгадаг шүү. 5 хэсэгт тийм ээ. Тэгээ одоо язуураараа дээрлэхтэй. Одоо би одоо энэ бол яг хав дээр үед ярьж одоо хаан язууртай ч тийм ээ. Хаан язуурт дотор тэрүүгээрээ бусдад дээрлэхдэг. Сайхан царай зүс гоо сайхан царай зүсээрээ бусдад дээрэнгүү ханддаг. Жохон дундуухан энэ төр царай муутай энэ төр ах юм бол одоо тэрэнд их тийм дээрэнгүү энэ төр. За тойвис жагваа сонсон мэдснээрээ дээрлэх. Ланцон жагваа гэж байгаа. Тэр нь бол идэр залуу цог идэр одоо идэр залуу байдал энэ юмараа одоо тулд ороод дээрэнгүү ханддаг ч байдаг. Тэгээ эрх баялаг албан тушаалаараа дээрлэх. За ийм мэтийн жагваа гэдэг. За намцаа гэдэг нь бол одоо чөнөөл амбар цэва гэдэг нь бол гол нь бол нэгүүлсэнгүй сэтгэл байхгүйгээр гэсэн үг шүү дээ тийм ээ. Нин зэвадан барлва. Тэгээд бол хорлох сэтгэлээр ингээд бол хатж байгаа юм бол намцаа. За ngoцоо мэдва, тэл мэдва гэдэг нь ичгүүргүү, сонжуургүү гэж тийм ээ. Ичгүүр сонж. Ngoцоо мэдва гэдэг нь бол гол нь юу хэлдэг вэ гэхээр би юм уу, өөрийгөө юм уу, эсвэл өөрийнхөө зүйл дээрээс үндэслээд тэр нь учир шалтгаан болоод тэгээд одоо үүсэж байгаа ийм ичгүүрийг хэлж байгаа. Одоо өөрийн залхаарл. Би болоод миний гэдэг одоо даггам даги чö жүмцөндүж яана гэх шүү. Даггам дагийн чö жүмцөндүж. Би болоод миний тийм ээ. Өөрөөсөө болсон одоо зүйлээсээ болоод тэр байгаа шүү дээ тийм ээ. За тэлмэд гэдэг нь сонжуур гэдэг нь бол бусад болоод бусдын зүйл одоо шалтгаалж ингэж эвгүй байдал орж байгаа энэ байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг бол тэлмэд. За мөгва гэдэг нь бол одоо бас нэг төрлийн муухаг. Мөгва гэдэг нь бол будангуурх аягт орчуулдаг тийм будангуй гэж. Ийм тодорхой биш болж байгаа гэж байна. Мөгва гэдэг нь. Тийм ээ сэм одоо юу гэх юм? Нисэлва. Одоо ингээд сэтгэл харанхуй буугаад ингээд будангуй болж байгаа шиг. Тэгээ юмсыг бол яах нь тухайн анхаарал хандуулсан зүйлээ бол яг ямар байгаа тэр дагуу нь бол ингээд мэдж чадахгүй болж байгаа. Ийм одоо үйл ажиллагаа. Мөгва буюу будангуурх гэсэн. Ингэж хэлдэг. Годва гэдэг нь бол догшрох. Мадэва гэдэг нь бол үл сүжиглэх. Дело гэдэг нь бол залхуурах. Жинэ гэдэг нь бол мартагнах тийм ээ умартах мартахыг бол жинэ гэж хэлдэг. Жинэ. Тэгээ гол нь бол энэ бол юу хэлж байгаа шүү дээ тийм буйны зоригдол буйны үйл юм тэгээ буйны чиглэлийн юм бол ингээд сэтгэл нь бол ингээд тэрийг алдаад тэгээд нисванисын
Харин бүр эсэргээрээ Нисванисын одоо тэр зоригдол юмыг болвол ингээд санах бай, дурдах бай, дурдан санах. Ингээд бол алгасарч байгааг бол жингээ гэж хэлнэ. Жингээ. Зүгээр нэг. Тэгээ жингээ гэдэг бол мишээ бааш. Исмит бас л нэг мунхаг. Одоо тэгээд бид нар ингэж ярьдаг шүү дээ. Би уул нь мэднэ л дээ. Одоо тэгтээ мартчихад байна гэдэг те. Тийм байхгүй. Мэднэ л дээ, мартчихад байна гэдэг юм хоёр угаасаа зэрэг орших ямарч бололцоогүй. Мартсан бол мэдгүй л гэсэн үг. Мартсан бол мэдгүй л гэсэн үг. Одоо яг энэ одоо сэтгэл судлал, буддийн шашны сэтгэл судлал, дойргийн одоо үзэл онолоор бол мартсан бол тэгэл мартсан бандан тас мэдгүй л гэсэн үг. Тэрнээс би мэднэ л дээ одоо мартчихад байна гэдэг чинь одоо юу гэсэн ч үг юм тийм ээ. Хэлэх гээд байгаа юм уу? Мэдээд хэлж өгөх гээд байгаа юм уу? Юу яах гээд байгаа юм тийм байхгүй. Манай ном тийм. Жингээ мартсан бол мартсан тэгээд байх. Гэхдээ энэ одоо энэ бол одоо дандаа нисванис болдог зүйлүүдийг ярьж байгаа шүү дээ. Энэ бол ойрын 20 одоо нисванис гэдэг зүйл дотор ярьж байгаа. Тэгэхээр мартах дотор бол одоо тийм нисванис болгох ч мартах байна, нисванис болохгүй ч бас мартах байна. Түрүүн одоо үндсэн 6 нисванис дотор бол Няманжингийн тэцум гэж байгаа шүү дээ. Тэцум гэдэг чинь эргэлзээ. Эргэлзээ дотор нүгэл болдгүй эргэлзээ зөндөө байгаа. Зүгээр л одоо баруун замаар нь явах зүүн замаар. Одоо нисванис болдгоодыг ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ жингээ гэдэг бол нисванис болдог энэ мартах гэдэг нь бол буйны зоригдлоо мартаад гэви мегвага мартаад тэр нь бол тэрийг одоо намбар зэмба байснагаа бол ингээд алдаад тэгээд нисванисын зүйлийг дурдан санаж байгаа. Нэг ийм одоо жидлэ жинжин сэмжүн энэ дандаа туслах сэтгэл шүү дээ. Ийм сэмжүн. За энийг бол хэлж байгаа. За баг мэдва гэдэг нь бол сэрэмжгүй намбар яваа гэдэг нь бол одоо тийм алгасрах гэсэн маягтай үг шүү дээ. Тийм ээ. Тийм намбар яваа тийм алгасрах гэх нь олон юу хэлж байгаа вэ гэхээр одоо энэ дүгсүм гарангийн тийм ээ дочиг шидэн дэмүг за энэ гурвын аль нэгэнд нь хамаарагдах тийм ээ одоо уур аасч болдго юм уу шунал аасч болдго юм уу мунх аасч болдго юм уу тэгээд бол нөгөө сэтгэл нь буйны зүгт буйнд хандж чадхаан болоод тэгээд илдэв зүйл рүү ингээд сэтгэл нь цацраад ингээд яваад сэтгэл нь цацраад тийм ээ за энийг бол намбар яваа гэж. Тэгээ энэ бол няман нишүү дотор байгаа няман болдог алгасралыг бол би энэ нөгөө нэг одоо хөдөлмөр уржнан дойрог унсан учраас жоохон санаад. За шишин гэж тийм шишин маянба мэдэмсэр бус шишин маянба за ийм бол 20 байдаг юм гэж. Шишин маянба гэдэг чинь бол шишин маянба гэдэг чинь одоо шинжлэн судлах тэр байдал нь бол ингээд маш одоо бүдүүн тойн болоод тэгээд одоо тэр бэлгүүн нь бол 3 нисванис руу одоо яваад өгч байгаа. Тэгээд бол эс мэдэх үл шинжлэх гэсэн ийм байдал руу ингэж байгаа. Ийм үйл ажиллагаатай болж байгаа ийм сэтгэлийг бол шишин маянба гэж. За гих мэтлэн бол одоо яах нь ийм бол байдаг юм гэж. За энэ бол 20 одоо танин дүг тэгээд нянан нишүү энэ үгдийг бол нянан нишүү гэж хэлж байгаа гэж. Ингэж байна. Нянан нишүү. Ойрын 20 нисванис үндсэн бол 6 нисванис. Тэгээд занин дүг. За ингээд нянан нишүү тэгээд юу бах вэ? Занин дүг гэсэн ийм одоо хоёр одоо нямомби гүнжүн бол дотор нэг. Тэгээ 26 гэдэг энэ чинь бол 26 юм нийт яригдчих штэ тийм ээ 26. За лайжиг гүнжүн бол дан пинжижин лай ярьсан. Нямон дотроо бол занин дүг нянан нишүү бол ингээд нямомби гүнжүн. За хоёрдугаар одоо зовлон гарч. Тэгээ энэ бүгдээс бол яах нь зовлон гардаг байх нь шүү дээ. Энэ бүгд бол зовлонгийн шалтгаан болдог. Ийм нисванис
За Сумба 3 дугаарх Гогдонжийн ов. За хорихын үнэн буюу зовлон хорих тийм ээ хаах энэ бол үнэн гэдэг нь. За тэрний мөн чанар нь бол ран товжижийн лам Дэнжис Банжабамбын барлава шигла жогбичрэр гэж. За Банжабамбын барлава шигла. Ран товжижийн лам ран товжижийн лам биш ээ. Ран товжижийн ламдан гэж уншиж шүү. Ран товжижийн ламданжис Банжабамбын барлава шигла жогбичрэр гэж. Би өөрөө ерөнхийдөө энэ дэлгэх цаарж ингэж унших дараа цаасаар унших дуртай. Заримдаа нүд ирээд. За энэ ран товжижийн ламдан жис гэдэг нь бол одоо өөрийн одоо тэр орсон одоо зам мөр аль нь ч байж болно тийм ээ. Баг хөлгөний ч байна уу, их хөлгөний, нянтой лам байна уу, аранжил лам байна уу, тэгчин лам байна уу. За түүгээрээ бол ингээд тэр ламдангаар тийм ээ. Ламдангаар ингээд тэр зам мөрийг бясалгаж ингэж явсаар байгаа. Банжабамбын барлава гэдэг нь тэр зам мөрийг бясалгаснаар бол одоо төвчгтүүнийг төвчж байгаа маа. Төвчгтүүнийг бол төвчж байгаа. Одоо тэр төвчг ёстой Нисванис байдаг юм уу? Мэдгтгүүний түүтгэр байдаг юм уу? Тийм ээ. Нисванисын түүтгэр, Няндөв, Шидэв алин ч бай ингээд баг хөлгөнийхэн бол Нисванисаа төвчээд их хөлгөний замаар явах юм бол одоо мэдгтгүүний түүтгэрийг бол ингээд төвчээд Банжабамбын барлава гэж. Энэ барлаваг бол Гогдон гэж хэлнэ гэж. Тэр төвчгтүүнийг төвчсөн одоо тийм муу зүйлээсээ салсан тийм одоо нэг тийм салж хагцж штэ тийм үү. Тэр одоо муу зүйлээсээ ангижирч байгаа. Тэр ангижирлыг Гогдон гэж хэлж байгаа. Тэр ангижирлыг муу зүйлээсээ салж байгаа ангижирл энэ өөрөө тусдаа бие даасан ойлголч юу ангижирл гэх юм уу одоо гацл гэх юм уу те барлава гэдэг нь. Барлава. За Жумбрач яваа дээр нөгөө барилбын бариуд дагвараа энтер гэж гараад байсан. Тэр тийм ээ нөгөө Бравла яна дайж дэрэгжин гоноо гэж ялгаж байсан. Тэр Брав маян мөртлөө Брав гэдэг нэр зүүсэн зүйл маань бол одоо энэ барлава гэх. Барлава. Зам мөрийг бясалгасны үр дагаварт бол олдож байгаа зүйл. Олдож байгаа зүйл. Бид нар олж байгаа. Тэрнээс бидний сэтгэл үндэсэнд бол төрж байгаа юм биш. Бид нар тийм зүйлийг олж авч байгаа. Олж авч байгаа. Яагаад олж авч байгаа гэхээр энэ зүйл бол өөрөө мөнх юм. Мөнх учраас ямар нэгэн уг шалтгаанаас үндэслээд үүсэж бий болно гэж байхгүй. Мөнхөд одоо байж л байгаа. Тэрийг бид нар олж авах. Тэгэхээр тэр ламданжис Банжабамбын барлава. Ламдангаар бол өвчтгүүний төвчсөн тэр ангижирлыг бол Гогдон гэж хэлж байгаа. За энэ бол гэхдээ зүгээр ингээд тайлбарлаждаг. Жишээ тийм ээ Гогдон гэдэг бол хүн нарийн одоо зөндөө бол тэгээд ран товжижийн ламданжис Банжабамбын барлава гэдэг бол зөвлөл авчих хэрэгтэй. Тэгээд бол хойш бол илүү тодорхой гарахаар бол ингээд буун. Тэгээ энийг бол нарийн тодорхой нь бол одоо хоосон чанарыг мэдчихийж энийг бол одоо жинхэнэ мөн чанарыг таньдаг юм лээ. Одоо тийм ээ хоосон чанарын одоо нарийн одоо тэр тайлбарсан номнуудыг бол энэ Гогдон гэдэг юу тодорхой. Тэр бол тэр хоосон чанарыг бясалгаад бид нар тэр зовлонгоос ангижирсан ангижирлыг бол олох нь байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол олон зүйл юм. Гогдон дондом дэм ба ийм хүн биш. Олон зүйлийг. Тэр бүгдийг бол одоо бол эрт. За ран товжижийн ламданжис Банжабамбын барлаваг бол Гогдон гэж хэлнэ гэж. Мөн чанар нь бол ийм юм. Ийм ангижирл, ийм хагацл, юмнаас салсан ийм байдал. За овон оноо яна сүм ядтэй гэж. Нянтойжийн Гогдон, ранжилжийн Гогдон, тэгчинжийн Гогдон гэсэн ийм 3 байна гэж. Мөн чанарынхаа үүднээс бол ийм 3 байна. Аргагүй тийм ээ. Ягаад тэгэхээр тодорхой мөн чанар дээр бол ламданжийн Банжабамба гэсэн. Ламдан гэхээр тэр мөрийн үнэн бяцлагжиж бол мөрийн үннээр бол дамжуулж нөө төвчгтгүн болсон зүйлээ төвчж байгаа энэ ангижирлыг хэлнэ. Тэгэхээр мөрийн үнэн гэдэг маань бол жишээ Нянтой, ранжил,
тэгчэнд л байгаа учраас эдгээрийн бол Нянтойжин гогдон, Аранжилжин гогдон, Тэгчинжин гогдон юм 3 байна гэж. Ингэж. За дайжууд иргэжин гоноо буюу нэр томьёоных нь үүднээс ялгах юм бол гүндүүлэ манду сүндэ гэж байна. Гүндүүлэ манду сүндэ гэж. За нэр томьёоных нь үүднээс ялгах юм бол гүндүүд одоо зарилсан олон янзын одоо нэр томьёо бий гэж. За даян гогба, дондомбын гогва, ёнсу мазугбын гогва, ёнсу зогбын гогва, жанжээжийн гогва, дамижжийн гогва, хагжээжийн гогва, хагмижжийн гогва намсуу ёо бий гэж. За энэ мэтлэн ийм олон янзын гогва бол үзүүлсэн байдгаа гэж. Үзүүлсэн байдгаа гэж. За гав шиваад гогдон Данлабевийн цэ донж жүдэг шадвала самнаа гэж. За гав шива буюу ондогжингийн одоо 4-р бүлгийг хэлж байгаа шүү. Намзаг журваа үзүүлсэн тийм ээ. Намзаг журваа үзүүлсэн 4-р бүлэгт бол гогдонг бол одоо яг одоо үзүүлж байгаа нотлон буулгаж байгаа энэ цагт бол тэр одоо үедээ бол 16 хоосон чанарыг бол номлосныг одоо үзээд тэрийг бол санаад яах нь хажиг бол юу гэж юм гэхээр гогдон дондом дэмбэр шатваад. Хажиг бол гогдон бол дондом дэмба юм гэж. Гогдон бол үнэмлэхүүн үнэн мөн юм гэж. Ингэж айлцсан байна тийм ээ. Яан гогдонла дэмбаныгаан ча ядвар шидва сог ёжжаас гэж. За гогдон дотор бол дэмбаныгаан ча гэж. Хоёр үнний хоёулангийнх нь хувь хэсэг тийм ээ. Янгуу хунан үнэмлэхүүн үнэн хоёулангийнх нь хувь хэсэг байгаа гэж үзээд тийм ээ. Байгаа гих тэргүүтээ ийм номлол бол байдаг боловч гогдон гүнзүв дэмбэр шадва намшижин гомбаа гэж. За гогдон бол гүнзүв дэмба мөн гэж бол их одоо энэ номлол нь бол намшижин гомбоо юм шүү гэж. Тэгэхээр аранлаг бол гогдон гүнзүв дэмбаин гэж хэлдэг тийм. Гогдон бол гүнзүв дэмба юм шүү. Хажиг бол харин донж үдгийг одоо үзээд тэгээд яах нь гогдон дондон дэмба гэж. Ийм нэг тал байдаг бахан. Өшөө бас нэг тал нь бол гогдонла дэмба нягаан чаа. Хоёр үнний хоёулангийнх нь одоо хувь хэсэг байдаг учраас бол байдаг гэсэн ийм номлол байдаг. Байгаа нь бол хайлгнахгүй гэж. Тэ хажиг бол гогдон гүнзүв дэмбэр шатва намшижин гомбоо шүү гэж. Энэ бол ингээд зүгээр ингээд жидэн болвол жидэн тийм ээ. Ерөнхий утгыг үзүүлж байгаа ийм одоо хэсэг шүү дээ. Ерөнхий. Тэгэхээр бол ингээд тоочоод дурдаад энэ бол ингэсэн байна. Тэрийг бол хэлжгүй энэ гэд ингээд ерөнхий үзүүлж байна. Тэгээ гогдон гүнзүв дэмба ийм маян, дондом дэмба ийм маян гэдгийг одоо тэгээд л шийдвэр гаргах гэдэг бол тийм амаргүй. Энэ тухай бол дараа нь хожимоо бид нэр ярих байна. Тэгээ гав шиваад гогдон Данлабава байгаа юм байна шүү дээ тийм ээ. Гав шиваад гогдон Данлабавын цэ гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр гогдон бол ирүүл нарийн үзэх цаг бол энд хожим гарах тийм байна гэж. Тэр үед бол за шива ламданжин овоо яддаг гэж. За 4-р хутагтын 4-р үнэн болсон мөрийн үнний мөн чанар нь бол юу юм гэхээр рангийн товжа гогдонжин баралжур журвийн хагжужийн намжин дэмба шиглаж байгаа гэж. Рангийн товжа гогдонжин баралжур журвийн хагжужийн намжин дэмба. За гогдонжин рангийн товжа буюу ламдан гэдэг маань юуны төлөө юм гэхээр гогдон гэдэг юмыг олохын тухайд. Гогдон гэдгийг олохын тухайд. Товжаа нь юу ах нь вэ? Тэ? Ологдох нь бол гогдон. Тэр гогдон маань юу гэдгээр тэр хорхон үнэн гэдэг чинь хаахан хорхон үнэн гэдэг чинь бол зовлон хорж хааж болно гэсэн. Тэр зовлонгийн уг шалтгааныг хааж хорж болно гэсэн үг шүү дээ. Тэр маань бол нэг зүйлээс салж байгаа. Тэр салалтын одоо юу гэдгийг тийм ээ? Тэр ангижирлын
уг шалтгаан болж байгаа пагжужийн намжин дэм ба. Утагтын одоо сэтгэлд байгаа тэр намжин дэм ба. Намжин чөгийн дэм ба. Тийм ээ. Одоо тэр муу зүйлийг одоо арилгаж байгаа тэр үннийг болж байгаа маа. Пагжужийн. Тэгэхээр гогдонжийн баралваа болсон. Гогдон түрүүн энд юу гэж тодорхойллоо? Тэгвэл энд баралваа гэж тодорхойлсон шүү дээ. Энд байна шүү дээ, тийм ээ. Энэ баралваа. Энэ баралваа гэж. Ламданжис банжа бамбын баралваа хэлсэн тийм үү? Баралваа. Тэгэхээр энэ баралваа буюу энэ ангижрал маань бол яах нь вэ? Энэ бол ламдангаар олдог юм аа. Ламдан гэдэг маань бол олох ёстой зүйл нь бол гогдон. Тэр гогдонгийн баралваа тэр ангижрлын уг шалтгаан болж өгдөг тэр пагжужийн намжин дэм баг бол тийм ээ, пагжужийн намжин дэм ба буюу пагвын гансхийн сэтгэлд байгаа тэр намжин дэм ба мөрийн үннийг тийм үү, намжин дэм ба тийм ээ. Тэр муу зүйлийг арилгадаг, муу нисванис сэтгэл тэр бүгдийг арилгаж чаддаг ийм одоо үннийг бол ламдан гэж. Мөрийн үнэн. За түүн дотор бол 3 байна. Ойлгомжтой. Нянтойжийн ламдан, ранжилжийн ламдан, тэгчинжийн ламдан гэж бол 3 байна гэж. Гогдон дотор нянтойжийн гогдон, ранжилжийн гогдон, тэгчинжийн гогдон гэж 3 байсан шүү дээ. Мөн чанарын үүднээс ялгаад овон гоноо тийм ээ. Тэгэхээр тэр тус бүрийнх нь гогдон олуулдаг. Олох арга зам нь болсон тус бүрийнх нь ламдан гэхгүй юу? Нянтойжийн ламдан, ранжилжийн ламдан, тэгчингийн ламдан. Ян гүнлэдүүлээ. За гүндэд бол ар ян сүндээ гэж. Гүндэд бол мөн 5 ийм юу ламдан бол зүйлсэн байна. Инэдлээ ян лам намбан дэ цогжийн лам, жорвын лам, тонвын лам, гомбын лам, тарчимбын лам хэмээн зарлигласан байна. За цоглом, жорлом, тонлон, гомлом, тарчимбын лам буюу мэлв лам. Гүндүүгийн одоо нэр томьёо бол тарчимбын лам тийм ээ. Энэ бас их сайхан нэр томьёо байна шүү дээ тийм ээ. Ойлгомжтой. Мэлв лам гэхийн оронд бол тарчимбын лам бол бас илүү бас хэлэх гээд байгаа санаа нь бол ойлгомжтой бол тийм ээ. Тарчимбын хэмээн зарлигласан гэж. За гэнэ. Мойдог мачевар гэж байна. Мойдог мачевар түнжийн тогжирны ламжидэмбэр мэрүндээс. За тэгэхээр энд бол энэ юу гэсэн үг вэ? Дэни гэдэг нь энэ гүндүүд одоо энэ 5 зам мөр байдгаа гэж айлцсан байна. За энэ бол яасан юм бэ гэхээр аль нь яг жинхэнэ ламдан юм бэ? Тэгээ жинхэнэ мой гэдэг нь мөнэба. Дагва гэдэг нь дагвава буюу одоо жинхэнэ биш гэдгийг үл ялган тийм ээ. Мой даг хоёрыг бол үл ялган зарилгалсан байгаамаа гэж нийтэд нь ингээд альтсан байгаа болохоос биш. Яг ламдан жинхэнэ ламдан нь бол энэ юм шүү. Жинхэнэ ламдан биш нь бол энэ юм шүү гэж ялгаагүйгээр гүндүүд бол ингээд айлтцсан юм байна тий. Цогжийн лам, жорвын лам, тонвын лам, гомбын лам, тарчимбын лам гэдэг. Түнжис цогжирны гэж. Тэгэхээр яг үг гэхээр энэ цогжийн лам, жорвын лам, цогжир гэдэг нь цоглом, жорлом хоёр гэж. Цогжирны ламжийн дэмбэр мөрөндөө гэдэг нь ламжийн дэмба биш. Ламдан бишээ гэсэн. Цоглом, жорлом хоёр бол ламдан бишээ гэсэн. Цоглом, жорлом хоёр бол ламдан биш. Ламдан мөрөндөө зодлаа. За түүний баталгаа нь бол зодод юу гэж айлцсан гэхээр лама това сусуи живрдод. Лама това. Лам матува гэсэн үг шүү дээ. Лам матува нь бол сусуу живүүн хэлж байгаамаа гэж. За тэгэхээр бол аяг нь цоглом жорлом хоёр бол сосор живүүн лам буюу амдан товлоогүй үеийн иглийн одоо зам маа гэж. Цоглом жорлом. Тэгээд гүнлэдүүлээ сусуу живүү ганшуна хагвын чо матова оо гэж. Гүндүүд бас юу гэж байлгүй гэхээр игэл гэдэг чинь альнийг хэлж байгаа юм бэ? Игэл нь бол алин юм бэ хэмээвээс хагвын чой буюу утгатын ном, утгатын зам мөрийг олоогүйгийн игэл гэж хэлж байгаамаа гэж хэмээн зарлигласан байна. Тэгэхээр утгатын пагвын чой гэдэг чинь хаанаас хэлж байгаа вэ? Тонломоос хэлж байгаа шүү дээ. Энэ тонвын лам. Эндээс хэлж байгаа. Энэ тонвын лам гэж хэлж байгаа.
Товын ламаас эхэлж бол хагийн чой эхэлж байгаа маа. Хагийн чой. Тэгэхээр товын лам товлсон бодгаалыг нь бол хагва гэж хэлж байгаа. Утагт гэж хэл. Утагт гэдэг нь товын лам. Түүний сэтгэлд байгаа тэр тонломыг нь бол юу? Чой гончиг гэж. Чой гончиг. Тонлом товлсон бодгаалыг нь бол гиндүн гончиг. Гиндүн гончиг. Гончиг сүм болох. Гончиг сүм болж байгаа нь бол энэ тонломоос эхэлж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бодгаалыг энэ тонлом товлсон бодгаалыг бол хагийн гансаг утагт гэж хэлж байгаа. Тэрийг бол гиндүн гончиг гэдэг. Гиндүн гончиг болж. Чухаг дээд болж байгаа. Тэр хүний сэтгэлд байгаа энэ тонлом болоод энэ гомлом хар чимбийн лам тонломоос дээшх зам мөрийг бол зам мөрийг нь бол чой гончиг. Чой гончиг. Тэрнээс доошхыг нь бол тусар живүү гэж. Тусар живүү буюу игэл гэж байгаа. Игэл хагва гэдэг чинь бас илүү ч гэсэн байна. Тийм ээ. Утагт гэхээсээ бас илүү гэж. Илүү гэдэг нь юунаас илүү юм гэхээр иглээс илүү гэсэн утгаар илүү. Тэгэхээр үнлэдүүлээ цусуу живүүн юу юм гэхээр пагийн чой мат гэсэн үг. За шива дадунни гэж. За нэр томьёоны хувьд бол ямар байгаа юм гэхээр дунгал дасаг башила жиичэр дэмба шээж ашина гэж. За зовлон тэргүүтээ тийм ээ зовлон тэргүүтээ энэ дөрвийг ямар учраас үнэн гэж хэлээд байгаа юм бэ хэмээвэл тийм зовлон үнэн тэр шалтгаан нь үнэн хорхон үнэн гитлэх тэр зам мөрн үнэн гэдэг байгаа. Тэг үнэн гэдэг зовлон тэргүүтээ энэ дөрвийг үнэн гэж юуны тулд үнэн нээс юм бэ гэвэл тэдэрж одоо энэ жумцсан яатай тэгж хэлсний учир шалтгаан бол байгаа. Жир дүгүнний банжаа юм. За ер нь бол ерөнхий бол зовлонгийн шалтгаан хоёр бол яг нь төвчгтгүн юм гэж банжаа. Гогломны буюу тэр орхин үнэн тэр зам мөр хоёр нь бол яг нь ланжаа юм гэж. Нэг нь бол төвчгтгүн юм, нэг нь бол одоо авагдах юм гэж. Сүмрэл ланжир гэх тийм ээ. Ланжаа мөн гэж бол эрхэм зарилэг бүгдэд бол зарилгэлсан. Тэр нь зарилгэлсан байгаа тэр нь бол үнэн учраас үнэн гэж. Нэгсэндээ бурхан багшийн айлтсан тэр зарилэг бол үнэн учраас үнэн гэж. Жишээдэн ялангуяа жавраг дүү бол сая жир бол дүгнний банжаа юм. Гоглом ланжаа гэдэг нь яг харахгүй үнэн байгаа учраас үнэн гэж хэлдэг. За онцгойлон тийм ээ өвөрмөц жавраг дүү бол диншийн найлуг жидавашин гэж. Дөрвөн үнний тэр ахуй ёс нь бол одоо жидавашин ямар байгаа яг түүнчлэн хавга намжээс онсомдуу дагуулснаа дээн гэж. Хутагтын дөрвөн үнэн гэж хэлсэн тийм ээ. Хутагтын гэдэг нь бол хутагт одоо хутагт нугууд бол түүнийг бүр илт онж таниж мэдхэд онсомдуу дагвана гэж байгаа. Онсомдуу дагвана. Онсомдуу дагвана гэдэг нь юу хэлж байгаа гэхээр яг илт одоо бид нар ширээ сандлыг ингээд нүдэрээ ил харж байгаа шиг хутагтын одоо бодгаалууд ингээд илт болгооход бол яг яаж одоо дөрвөн үнийг айлтсан байна. Яг тэр айлтсан дагууга байсан учраас үнэн. Онсомдуу дагвыснаа үнэн байгаа юм. Дэнжис. Жива намжийн дагваад дэнда маян биснаа хагийн дэм. Нялхас нугууд буюу игэл бодгаалууд ертөнцийн одоо игэл бодгаад нялхсуудын онж таниж мэдсэн шиг биш учраас утагтын үнэн гэж. Утагтын онос юм гэж. За энэ дээр бол маш сайхан ойлгомжтой болгож тийм ээ. Хагийн дэмбаши буюу хутагтын дөрвөн үнэн. Хутагтын гэдэг нь бол хутагт бодгаалууд илт одоо болгооход бол тэр дөрвөн үнэн маань яг үнэн байгаа учраас хутагтын үнэн. Харин игэл одоо ертөнцийн нялхсуудын таньж мэдсэн шиг биш учраас бол хагийн дэм баг. Доолаа жива лагтал даваае дүжид дунгал бүмирийг агва мигдэн даваае и ижин шиндүү жун гэсэн. Энэ маш сайхан тийм ээ. Удраас бол юу гэж
Живан лагтал даваае гэж. Дүжид думал бумэрэг. Хавга мигдэн даваае. Ий ийжан шин дүжүн гэж. Аа. За сайхан яруу сайхан. Хэмээн зарлиасан. Зан аваа намба жүдэг. Аваа намба жүдэг шатваны. За энэ одоо ингээд төтийн дөрвөн үнэн маань бол дотроо дөрвөн хэсэгтэй. Тэр дөрөв нь бол дөрөв байгаа учраас нийлээд 16 дараагийн хич. Энэ 16-г бол дунд нь таслахгүйгээр ингээд хамтдан ярив. За тэгэхээр бас тэрхий нэг өдөр бас ихээр яваад байна та. Тэрхий ихгээд байна. Тийм юм. Тэгэхээр өнөөдөр энэ үрээ. Бид нар өнөөдөр юу үзлээ? Энэ Демба сосон уу. Тусынх нь одоо мөн чанар. Тийм ээ. Тунгал Демба, Күнжин Демба, Намдан гэдэг нь тусдаа ямар чанартай юм, яаж тодорхойлдгийг, тэр бүгд нь бол дотроо ямар ялгалууд ингэж байгаа юм бэ. Тэгээд бол дөрөвдүгээрт нь түүний нэр томьёоны хувьд яагаад үнэн гэж, яагаад хутгтын гэж, тийм үнэн гэж нэр томьёоных нь утгыг бол тийм ээ дадун, Шива дадун гэж нэр томьёоных. Тэгэхээр энэ дадун гэдэг нь бол нэр томьёоны үүднээс ялгаж байгаа болохоос биш юу биш. Чаваа бол байхгүй шүү дээ, тийм ээ. Чаваа бол чойрын улсууд учраас тэрийг Дадунлоод эдэр Сумбаяна Агдила Чаваа бол тэгэхээр нэр томьёоны хувьд гэж ирсэн юм аа. Нэрсэн учир шалтгаан ийм учраас юм. Тэр учир шалтгаан дээр нь дэ яна эдэр юм би чавар таа. За дэнши намбаж үдэг Данла баваа. Дэшээс энэ 5 дугаарх намбаж үдэг шадваны гэж. Намбаж үдэг шадваны гэсэн дараагийн хичээл. За